Энэ жилийн отгон чуулганд залуучуудын идэх оролцоо өндөр байлаа. Үүний нэг илэрлэл нь хангаан бүсийн чуулга уулзалтын үеэр ардчилсан залуучуудын холбооны өргөтгсөн хурал болсон явдал юм а. Ардчилсан залуучуудын холбоо шинэ бүтцээ байгуулснаас хойш анхудаа өргөтгсөн хурлаа зохион байгуулсны нэм хангаан бүсийн чуулганд нийслэлийн Чингэлтэй Сүхбаатар дүүрэг, Орхон, Сэлэнг, Булган, Хөвсгөл аймагуд оролцож энэ үеэр бүс нутгийн залуучууд хуралдаж шийдвэрлэх асуудлаа хилэлцэж хийх ажлаа төлөвлөсөн юм а. Тухайлбал үндэсний бодлогын хороонд сонгогдсон гишүүдийг ардчилсан залуучуудын холбоо дүгнэх тухай орон нутаг дахь залуучуудын салбар хороодод тулгамдж буй асуудал шийдвэрлэх гарц зэрэг асуудлыг хилэлцэж шийдэлт хүрсэн юм а. Тэгэхээр залуучуудын оролцоо бол маш өндөр байгаа. Нийгэмд маань бол одоо 3 сая гаруй иргэдийн бол одоо дийлэнх нь бол одоо залуучууд байгаа. Хамгийн гол зүйл бол 2010 оноос 2030 оны хоорондох энэ 20 жилийн хугацаанд бол хүн амын статистикийн цонх үе гэж явж байгаа. Одоо шинжлэх ухаанаар бол залуучууд нийгэмдээ идэвхтэй оролцох юм үе байгаа. Тийм учраас залуучуудын хувьд бол зөвхөн одоо улс төрийн нам гэлтгүүгээр нийгэмдээ идэвхтэй байхыг бол бид нар шаардж байгаа. Тийм ээ. Цаг үе маань шаардж байгаа. Тэр ардсан намын гишүүн байснараа ямар ялгаатай вэ гэхээр тодорхой хэмжээнд бол бас бодлого боловсруулах шийдвэр гаргах төвшөнд энэ залуучуудынхаа эрх ашигыг хамгаалахад залуучууд бас өөрсдийн дуу хоолойтой оролцно гэсэн тийм л одоо онцлогтой бол байгаа. Үзэл баримтлалын төсөл төр ч гэсэн бас залуучууд манаас хамтарч ажиллаа. Ер нь бол сүүлийн 20 хэдэн жилийн туршид манай Монголын залуучууд олон газар сурч мэдлэг боловсрол эзэмшсэн байна. За Ахмад үе маань, дунд үе маань, эмэгтэйчүүд залуучууд маань хамтраад энэ одоо бодлогын бичиг баримтан дээр бол сүүлийн 2 жил орчмын хугацаанд суусан. Тэгээ өнөөдөр энэ хангаан бүсийн чуулган дээр яг одоо эцэслэн танилцуулсан байгаа. Тэгээд Ардсан намын үзэл баримтлал бол одоо энэ жилдээ 2018 онд бараг багтаад их хурлаар батлагдах төвшөнд байгаа. Өнөөдөр бол Ардсан залуучуудын холбооны гүйцэтгэх зөвлөл өргөдгсөн хурал болж байна. За энэгээр бол үндсэн хоёр асуудлыг бол бид нар ярьж байна. Энэ юу гэхээр 39-с доош насны үндэсний бодлогын хорооны гишүүд байгаа. Энэ бол Ардсан залуучуудын холбоонд шууд хамааралтай гишүүд байдаг. Энэ гишүүдэд хэрхэн яаж үнэлэх вэ гэсэн журам батлагдсан. За энэ журмаагаа бид нар одоо энд ирсэн орон нутгийн болон хоёр дүүрэг, хоёр сонирхогч дүүргийнхэн Аз захын гишүүдэд танилцуулж ойлгуулж байгаа. Нэгдүгürt нь, хоёрдугаарт нь бол Ардсан залуучуудын холбоо ер нь яг хоош тоошд бол протоколын дагуу хурлыг хийж явах ёстой. За яг энэ протокол яаж явах ёстой энэ талаар бас орон нутгийн Ардсан залуучуудын холбооны гишүүдтэй зааварчилгаа зөвлөгөө өгч байна да. Ер нь бол Ардсан залуучуудын холбоо урд нь бол үндэсний 39-с доош насны үндэсний бодлогын гишүүдийг бол Ардсан залуучуудын холбоос үнэлдэг байсан. Одоо бол энэ бид нар Ардсан залуучуудын холбоо бол Ардсан нам шинжлэгдсэний үндсэн дээрээс Ардсан залуучуудын холбооны үндэсний бодлогын тодорхой гишүүдийг үнэлэхдээ тодорхой хувь нь Ардсан залуучуудын холбоо өөрсдөө оноогоо гэж тэгж үнэлэхээр өөрчлөгдөж байна. За Ардсан залуучуудын холбоо өнөөдөр хангаан бүсийн чуулганд оролцож байгаа залуучуудын хамтар өргөтгсөн хурлаа хийж байна. Тэгэхээр Ардсан залуучуудын холбооны гол шийдвэр гаргах байгууллага буюу гүйцэтгэх зөвлөлийн өргөтгсөн хуралдаа өнөөдөр хангаан бүсийн чуулган дээр болж байна гэсэн. Тэгэхээр энд оролцож байгаа бас энэ дүүрэг олон аймагуудын залуучууд маань ирсэн. Тухайн бас төлөөлөл бүхий залуучуудын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд маань ирсэн. Бас нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй юм хурал болж байна. Тэгэхээр өнөөдрийн хуралдаа маань бид нар бас энэ зуны дэлгэр цаг гэж бас алгуурлалгүй хагас жилийнхэн бас үйл ажиллагаа дүгнжин л та үндсэндээ бол шинэ ерөнхийлөгч сонгогдоо шинэ бүрэлдэхүүн гарч ирсэнээс хойш бас 8 сарын хугацаанд баггүй үйл ажиллагаанууд болсон байна. Бас намын дотоод болон олон нийтээр чиглэсэн маш олон ажил хийсэн байна. Тэгэхээр эвдгээрээ бид нар танилцуулаад гишүүдтэй танилцуулаад нөгөө талаар бас тодорхой хэмжээнд өөрсдөө үнэлэх ийм ажил болж байна. За хоёрдугаарт нь бол Ардсан намын шинжилгээ өрөөнд залуучуудын квоттой болсон тийм ээ. Тэгэхээр нийт ÜБХ-ийн гишүүдийн 5-1 нь 39-с доош насны буюу залуучууд байдаг. Тэгэхээр энэ ÜБХ-ийн гишүүдийг намын дотоод сонгуул буюу ротацид орох үед Аз захигийн зүгээс төв болон орон нутгийн Аз захигийн зүгээс тодорхой төвшөнд үнэлж дараагийн одоо үндэсний бодлогын хорооны гишүүний эрхийг эдлэх хэсэг нь шийдэгддэг. Тэгэхээр энэ журам бас батлагдаад Ардсан залуучуудын холбооноос удахгүй 9 сард эхний үнэлгээг өгөх гэж байна. Тэгэхээр энийгээ бас бид нарнаас сануулад ÜБХ-ийн залуу квотоор байгаа гишүүд маань бас өөрсдөө үйл ажиллагаа идэвхжүүлэх энэ журмаа бас мэдэж оролцох тийм ээ. Тэр зүйлийг бас сануулж байгаа. Үндсэндээ бол ийм хоёр чухал асуудал хэлцээд явчихна. Мөн өргөтгсөн хуралдааны үеэр ирэх 10 дугаар сараас эхлэн орон нутагт андууд санаачлага өрнөх тухай танилцуулсан юм. Андууд санаачлага нь нийгмийн бүхий л хэлбэрийн тэгш бус байдлыг багасган их орны өнцөг булан бүртаага залуучуудын хамтын ажиллагаа нөхөрлөлийг жинхэнэ утгаар нь бий болгож нийгмийн хөгжлийн төлөх бодит оролцоо залуучуудын хөгжлийн төлөх олон талт санаачлахыг дэмжин хандлагын эерэг өөрчлөлтийг залуус өөрсдөө үлгэрлэх
хандлагын эерэг өөрчлөлтийг залуус өөрсдөө үлгэрлэн үзүүлэх зорилготой юм а. Андууд санаачлага орон нутаг дахь гишүүдэд хурж ажилласнаар Монгол Улсын нийслэлийн 9 дүүрэг 21 аймаг 330 сум дахь салбар байгууллагын 50,000 гаруй гишүүд дэмжигчдийнхээ идэх оролцоог нэмэгдүүлэх боломж үүрдэг юм а.